За энэ үндсэн хуулийн эцсийн дунд судлалын хуралдааны яг энэ шүүгчдийн тэтгэврт гарах настай холбоотой шийдвэрийг би дэмжиж үндсэн хуулийн үндсэн хуулийн манайчийн хувьд хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй ба үүрэгтэй гэдгийг хэлж гинэ гэж хүлээж авсан. Атал яг оруулж ирж байгаа энэ ажлын хэсгийн маань дүгнэлт нь яг тэр хуулийн өмнө бүгд тэгш байна гэдгийг дахиад зөрчсөн мэт харагдаж байна. Шүүгчээр 30 түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 наснд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно гэдгийг хассан. Үлдээсэн заалт нь өөрөө юу юм бэ гэхээр шүүгчийн өндөр насны тэтгэврт гарах насны дээд хязгаар 60 нас байх ба 55 наснд хүрсэн эсвэл шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэдэг ийм заалт орсон нь ердийн бүх Монгол улсын иргэнд үйлчилж байгаа нийгмийн даатгалын тухай хуулиар, тэтгэврийн тухай хуулиар эрэгтэй 60, эмэгтэй 55 гэсэн заалтыг зөрчиж байгаа буюу шүүгчид хүсвэл өөрсдөө давуу байдал эдэлж 5 жилийн өмнө тэтгэвртээ гарах боломжийг олгож байна. Яагаад? Шүүгчийн тухай хуулийн дээр 41 дээр шүүгч хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн таслал эсвэл шүүгчээр 25 жил ажилласан бол өөрийн хүслээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдөж болно гэсэн заалт хүчин төгөлдөр байгаа. 47-гийн 6 дээр яг үүнийгээ дахиад үгүйсгэсэн хоорондоо зөрчилтэй буюу 55 наснд хүрсэн бол гарч болно гэдээ бас дахиад энэ хууль чинь өөрөө дотроо дахиад зөрчилтэй болчихж байна. Жирийн хүмүүс тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-с доошгүй жил төлсөн бол 65 наснд гарах эрх нь байна. Төрийн албаны тухай хуулиар ч 65 нас гэж байгаа. Тэтгэврийн тухай хуулийн 5.1-2 дээр тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 наснд хүрсэн эрэгтэй 55 наснд хүрсэн эмэгтэй тэтгэврээ тогтоолгох эрхтэй. Шүүгчид бүгдээрээ эмэгтэй юм уу? 55 таа гардаг. Нийтдээ 20-с доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил газрын доор болон хөдөлмөрийн хортой халуун нөхцөлд ажилласан, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 наснд хүрсэн эрэгтэй. Нийтдээ 20-с доошгүй жил, үүнээс 7 жил хүнд нөхцөлд ажилласан 45 настай эмэгтэй. За хүнд хортой нөхцөлд ажилласан 55 наснд хүрсэн эрэгтэй бас тэтгэврээ тогтоолгох боломжтой. За яг газрын доор хүнд нөхцөлд ажилддаг шүү дээ. Тэгээ яагаад ингэж давуу байдлын хിവэр нь үлдээчвэ? Энэ ууг нь бол үндсэн хуулийн цэц маань бүгдээрээ л ижил тэгш байх ёстой. Олон жил шүүгчээр ажилласан туршлага дадлагыг үгүйсгэсэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг 5 жилээр богиносгосон гэж ууг нь 60-таа гарах эрх нь байгаад байдаг. Гэтэл 55-таа гаргана гэсэн энэ заалт чинь буруу юм а гэд үгнээд ороод ирж яхад яагаад за яах вэ та өөрөө л хүсэх юм бол 55-таа гарчих л та гэдэг ийм давуу байдлын хിവэр нь үлдээчихв. Цэргийн тэтгэвэр бол яах вэ? Энэ чинь тусдаа асуудал. 10 байгууллага байгаа гэж би түрүүн бас хэлж байсан. Энэ бол төсвөөс бас төсвийн татаасаар явдаг энэ асуудалгүй. Яг энэ шүүгч, прокурор, бусад энэ асуудлууд чинь нийтийн сангаасаа явж байгаа. Бид бүгдийн төлж байгаа шимтгэл энэ сангаас явж байгаа. Яагаад эдгээр хүмүүс давуу эрхийг эдлэх ёстой юм бэ гэдэг ийм асуулт байна. Тэгээ шүүгчид өөрсдөө хүсэж байгаа юм биш, прокурор өөрсдөө хүсэж байгаа юм биш. Улсын их хурлын гишүүд улсын их хурл дээр ийм шийдвэрийг гаргаад байгаа байхгүй юу? Яагаад? Нөгөө ахаа намайг бодоорой гэж хин хэлсэн гэлээ. За Цэндийн сандаг өчрөгшөн хариулт өгье. За ерөнхийдөө энэ асуудлаар манай байнгын хорон дээр яригцаа. Нэг зарчмын асуудал хөндөгж байгаа. Төрийн тусгай албан агчдын тэтгэврт гарах насны асуудлыг салбарын хуулиар зохицуулж явж байгаа нь өнөөдөр бас зөрчилийг үүсгэж байна. Хууль хоорондын зөрчлийг. Прокурорын хуулинд бас юм. Шүүгчийн хуулинд, шүүхийн тухай хуулинд, өмгөөлийн тухай хуулинд ингээд тэтгэврт гарах настантай холбоотой харилцааг салбар бүрийн хуулиар зохицуулсан байна. Гэвтэл цаана нь нийгмийн даатгалын сангаас олох тэтгэвэр тогтоох тухай ерөнхий хууль чинь байж, хөдөлмөрийн хууль чинь байж, бас төрийн албаны хуулиар байж. Төрийн албаны хуулиараа
тэтгэврт гарах төрийн албаны насны дээд хязгаар 65 гэж заасан. Ингээд ерөнхий хуультайгаа салбарын хуулиуд нь зөрчилтэй байгаа асуудлууд байгаа юм билээ. Эндээс юу харагдаж байна вэхээр цаашдаа энэ тэтгэврт тогтоологотой харилцааг салбарын хуулиудаар зохицуулж явах юм уу? Аль эсвэл ерөнхий хуулиа барьж явах юм уу гэдэг нэг том зарчмын асуудлыг бид нар цаашдаа нэг тийш нь болох ёстой юм байлаа гэж үзэж байгаа. Хоёрт ариун зай гишүүний асууж байгаа асуулт маш зөв өө. Энэ хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 47-гийн 6 дахь заалт чинь хоёр өгүүлбэрээс бүрдэж байгаа. Хоёр дахь өгүүлбэрийн хүчингү болгож байгаа. Үндсэн хуулийн цэц хоёр дахь өгүүлбэр нь одоо шүүгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна гэж үзэж тэтгэврт тогтоолох насны асуудлыг зөрчсөн байна гэж үзэж дүгнэлт гаргасан. Манай ажлын хэсэг дээр бас таны ярьж байгаагаар яг одоо энэ хууль зүйн байнгын хороондоор яригдаад ер нь бол 47-гийн 6-аг нэг мөр хөндөгдөж байгаа учраас төрийн албаныхаа тухай хуультай нийцүүлээд шүүгчийнх нь тэтгэврт гарах насны дээд хязгаарыг 65 болгочихё гэж бид оруулж ирсэн. Харамсалтай нь хууль зүйн байнгын хороондоор энэ ажлын хэсгийн санал маань дэмжигдээгүй юм а. Олон жил туршлагатай одоо манай хуульч гишүүд хөндөгдөөгүй заалтыг оруулж ирж байна. Зөвхөн цэцгийн дүгнэлтийн хүрээнд хөндөгдсөн асуудал дээр нэмэлт өөрчлөлтөө хий гэдэг ийм асуудлыг хууль зүйн байнгын хороондоор яригдсан. Тийм учраас яг энэ одоо хөндөгдсөн заалтыг хүчингү болгохоор орж ирж байна. За тийм учраас хоёр дахь өгүүлбэрийн хүчингү болгохоор таны хэлж байгаатай адилхан энэ тэтгэврт гарах энэ харилцааны үндсэндээ бараг харилцааны 50% нь асуудал нь шийдэгдээд дахиад цаана нь шүүгчтэй холбоотой тэтгэврт гарах асуудал бас зөрчил маргаантай үлдэж байгаа нь үнэ. Тийм учраас энийг цаашаа дахиж тэр насны дээд хязгаарт нийцүүлэх. За аюуши ариун зай гишүүн тодруулжсоё. Энэ шүүхийн тухай хуулийн дээр хоёр заалт нь хоорондоо зөрчилтэй байна гэж би түрүүн хэллээ шүү дээ. Шүүгчид одоо яг энэ нэг унших юм бол хуульчид маань 41 шүүгч хуульд заасан өндөр насны тэтгэврт тогтоолох насанд хүрсэн. Эсвэл 25 жил ажилласан бол гэж байгаа байхгүй. Энэ бол болж байна. Тэтгэврт тогтоолгоход насанд хүрсэн гэдэг маань ердний хуулиараа ч явна, төрийн албаны тухай хуулиараа ч явж болно. Аль алингоор нь ойлгож болно. Гагцхайн 47-гийн 6 чинь бусдаас илүү давуу байдал олгосон байгаад байгаа байхгүй юу? Үндсэн хуулийн цэцгийн дүгнэлт чинь тийм байсан шүү дээ. Энэ шүүхийн хуулиар ердийн хуулиасаа өөрөөр зохицуулсан байна. Тэгэхээр ажлын хэсгийн унсан саналаар яагаад бид нар энд санал хурааж болохгүй байгаа юм бэ? Би таны саналыг чинь ажлын хэсгийн анхны тэр унсан саналыг чинь дэмжиж байна. Түүнийг дэмжихийн тулд бид яах ёстой вэ? Энэ орж ирж байгаа заалтыг чинь дэмжихгүй байна. Тэгэхээр яах ёстой вэ? Гарц гаргалгаа байна уу? За сандаг учир гишүүн хариулт өгье. Хууль зүйн байнгын хороондоор энэ асуудлыг яриад зарчмын зөрүүтэй саналын томьёол гараагүй учраас байнгын хорооны даргын зүгээс анхны хэлцүүлгийг эцсийн хэлцүүлэгтэй хамтдаган явуулъя гэдэг ийм горимын санал гараад дэмжигдсэн. Одоо хэрвээ энэ санал маань чуулганы уралдаан дээр дэмжигдэхгүй гэж үзэж байгаа бол цаашдаа хэрхэн яах хууль дэгээр яаж зохицуулсныг манай тамгын газар, хуулийн газрынхан бас тайлбарлана биз. За ер нь бол зөрчилтэй асуудал 50% шийдэгдээд 50% шийдэгдэхгүй үлдэж байгаа нь үнэ ариун зай сайтай. Ахаад маргаантай асуудал, шүүгчтэй холбоотой тэтгэврт гарах асуудал харилцаа бол нэгдэх өгүүлбэр дээрээ таны давуу байдал олгоод байгаа гэхээс илүүд харин шүүгчийн 65 нас хүртэл ажиллах бололцоог нь 60 болгоод харин эрхийн зөрчөөд байна гэдэг асуудал байгаа ш. Тэгэхээр энэ маань өөрөө төрийн албаныхаа хуультай зөрчилтэй асуудал нь нэг талаараа үлдэж байгаа нь үнэн. Энийг хэдийгээр нэг мөсөн зохицуулъя гэсэн боловч хууль зүйн байнгын хорон дээр За шинэ хоёрын Бямцүрэн гишүүн асуулт асууя.